төсвийн 2016 оны төсвийг бол засгийн газар тун хариуцлагагүй оруулж ирсэн гэж харж байгаа юм. Би ер нь олон удаагийн төсөв хэлж ирсэн. Энэ жилийн төсөв шиг ийм зүгээр тэшээ тэнгэр харж байгаа тавьсан тооцоо төсвийг бол үнэхээр би олж харсангүй гэж хэлэх байна. За сангийн сайд бол маш олон хүний асуултанд хариулахтаа бол төсөв хүндрэлтэй байна гэж хэлж байгаа. Тэгээ энийг хэн бий болгосон юм? Тэгээ одоо фэйсбુક дээр нэг онгой шиг яваад байгаа шүү дээ. Монгол улсад л хямрал нүрлээгүй байна, хулгай нүрэлсэн байна гэдэг. Тэгээ энэ хулгай нүрэлцэн энэ улс орны төсвийн иймийг бид нар өөр хэн нэгэн бусдад нялзаагаад хэн нэгний орлогыг буруулах гээд хэний цалин хасах гээд тэгээ энэний нэрийн халхавчин дор төсвийн булгайтай олон тоог батлуулах гэж оруулж ирж байгаа бол би энэ шинээр сонгогдсон сангийн сайд тун хариуцлагагүй хандж байна гэж хэлмээр байгаа. Жишээлх юм бол бидний өмнө одоо төсөв тавьчаад ерөөсөө мөнгө байхгүй, юу ч дуусгаж чадахгүй гэж сангийн сайд олонтоо хэлж байгаа. Гэтэл сангийн сайдын өргөн барьсан 2016 он санхүүжилт хөрөнгө оруулалтын арга хэмжээнд дотор нийтдээ 1,527 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ объектыг шинээр эхлэх байгаа байхгүй юу? 1,500. Ийм их мөнгө байж шүү дээ. Ийм их нэг жижигхэн балгасны одоо суурь тавих нь л дээ. За энэ дотор бол хэрэгтэй янз бүрийн байгаа баг. Гэтэл энэ мөнгөний дотроос 290 тэрбум төгрөгийг нь бол 2016 он санхүүжүүлнэ гэж орж ирсэн байна. Энэ нь нийт төсвийн 29%. Тэгсэн ирнэ нэг байгаль орчны нэг хэдэн сангийн хүнийг татан болох тухай асуудлаа сүр болгоо яриад. Төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалын цалинг буулгаж нэг хэдэн зуун сая төгрөг хэмнэхээ их том юм яриад. Хаа хамаагүй агентлагуудыг татан болгож хүмүүсийг ажилтгүй болгох юм их том юм ярьж рекламадад байх хэрэггүй шүү дээ. Тэгээд би одоо сая оюун гишүүний асуултан дээр хэлэхэд бол үнэхээр ичмээр байхгүй. Нодлингийн төсөв ярьсан чинь энийг байгаль орчны хэдэн сангийн нэг нябо нэг зохицуулагч хоёрыг л хасна гэж ярьсан. Гэхдээ тэр нь бүр ихтэйгэн том юм болоод нэг л их том хэмнэлт хийх гэж байгаа юм шиг шуугаал. Гэтэл тэрний чинь цаатал бидний амьдрах орчинтой холбоотой зөндөө олон асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. Харин нөгөө нэг хэдэн 10,000-аараа бий болцсон нэг албан тушаал дээр 3 4 5 хүн авцсан энэ яам тамгын газрынхаа агентлагаа тэр нэг зохистой бүтцээ бий болгож. Тэгээ бид нар тэрөөсө бодлого гэж алга шүү дээ. За бодлоготой болёо, төлөвлөлттэй болёо нэг яам байгуулсан. Тэр яам нь зам тавьсараагаад гудамжны зохицуулагчийн гэрэл тавьсараагаад тэгээ татан богдсон. Дахиад сангийн яамны гарт орсон. Энэ шин сайд очихын өмнө талд нь сангийн яамны төшөмдүүд бүгдээрээ за ашгүй хүн байхгүй хооронд дуурна гэд өөрөөсөө тэнгэр тарсан тоогоо тавиад дургуй үргэсэн газруудад татан болгохоор ийм хийсэн байна. Энэ дээр юу байна уу гэхлээр энэ төсвийг тендрийг дахиад төсвийн ерөнхийлөгчийн захирагчид буцааж аваад өөрийнхөө жамаар өөрийнхөө журмаар тендер дахиж оролцдог. Яам зөвхөн тендер хөлсөд тэр байдал руу орж байна. Худалдан авах ажиллагааны газрыг бид нар олон жил ярьж төсөл хэрэгжүүлж өчнөө юм хийж бий болгоод нэг гараар ороод мэрэгжлүүсэд хийдэг байсан юмыг энэ кабинетаараа хувилдаж Монгол улсын батлсан хуулийн эсрэг төсөв оруулж байгаа явдал засгийн газар огт хангалттай үндэслэл. Би энэнийхэн төлөө уян гишүүний явж байгаа тэр бичгэн дээр би гар ус зурна шүү. Хэрвээ зурхгүй бол би болоо гэдэг сайдыг огцруулах гэж зурна. Энэ чинь засгийн газар кабинетаараа хувилдаж бүх аймаг нийслэлийн засаг дарга бүх сайд нарт дахиад тендер ирэх болох гэж байна. Бид нар 20 жил яам тендер хийлээ болиё гэж энэ байгууллага байгуулсан шүү дээ. Тэгэд нэг зэгцээд одоо Азтай аймгийн үлгэршээ юм шилэн данстай тендертэй болсон орн гэж хилэгдэн гутаа буцаад сайд нар нь аваад дахиад тендер би энийг бол 2016 оны сонгуулийн мөнгө босгох гэсэн бузар арга гэж үзэж байгаа. Тийм учраас манай намын бүлгийн зүгээс энэ дээр бол хатуу шийдвэртэй хэмжнэ гэж үзэж байгаа. Монгол залуучууд бол би IT технологиор дэлхийд дахиад толгой захиур хагална гэж бодож байгаа. Гэтэл мэдээллийн технологийн газар татан болгоно гэж орж иж байгаа. Статистикийг засгийн газар аавна гэж байгаа. Болиоч ичээч дэлхийд дээр засгийн газар нь статистик тоогоо гаргадаг улс орн байна уу? Ерөнхийлөгчийн дэргэд юм уу эсвэл их хурлын дэргэд байх ёстой шүү. Концессийн гэрээгээд одоо замбраагүй юм болсон. Баяр цогт идэг сайд хаана очин тэнд дамж концессийг авч идэг. Өөрөөсөө гараад явахаараа их хурлаас концессийн засгийн газар руу оруулцдаг. Тэнд бүүн авилга хэн дуртай нь хэдэн төгрөгөөр зам барьж байгаа бүүмэд дуртай ямаа концессор хийдэг. Хөрөнгө оруулалтаар дамжуулж энэ тэндгүй мөнгө угааж байна. Ямар ч хэрэггүй зам тавьж байна. Ямар ч хэрэггүй уулзуур засч байна. Ийм их мөнгө байхад хүмүүсийн цалин хаснаа гэж орж иж байгаа юм сүүлийн 25 жил анхны засгийн газар шүү. Тэр төрийн захиргааны албан хаагчид хэдэн орон сууцны зээлтэй залуучууд байна. Бодож үзсэн юм уу? Яагаад тэр хүмүүсийн идэх хоолыг хасна гэж оруулж ирж байгаа?